Сайн байцгаана уу? Болдгоо подкаст. Өнөөдрийн дугаараараа бид усны аюулгүй байдал болон усны ирээдүйн талаар ярилцахаар бэлдээд байна. Миний нэр Төрөө. Харин надтай хамт Носа болон 72 минь байна. Сайн байна хоёроо. Hello. Тэгээд эхлээд хамгийн энгийнээс гэх юм бол та хоёр шүршүүрт орохтой ер нь хэдэн минут ордог вэ? Би бол нэг 5-аас 10 минут л орсон юм дөө. 2 дуу бол сонсоод орчдөг шүү дээ. Би бас нэг 5-аас 10 минутын орнд л ордог. Ер нь тэгэл шүршүүрт ороод нэг толгоо угаал, бие угаагаал тэгэл гарахад нэг 5-аас 10 минут л болдог. Манай хоёр нь ер нь бол гайгүй юу чанартай тал руу орох юм шиг байна. Нэг тайвширна гэж 20 хэдэн минутанд ордог хүмүүс байдаг шүү дээ. Тэд нэр хязгаарлахад бол гайгүй байна. Тэгээд яг нэг шүршүүрний талаар ярьсан бэхээр одоо энэ 2000 яг сүүлийн үеийн жишээ юм 2017 18 оноос хойш энэ Өмнөд Африкийн Кейптаун хотод өдөрт нэг хүн 70-аас доошоо литр ус хэрэглэнэ гэсэн тийм хязгаарлалтад эхэлсэн байгаа. Усны юунаас гамшигаас болоод. Тэгэхээр өдөрт 70 хэдэн литр ус гэдэг маань ер нь хэр их вэ гэхээр одоо чинь 1 минут шүршүүрт ороход нэг 15-аас 20 литр ус ашигладаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь Кейптаунд бол гуруулаа бол нэг 5 литр юу лээ 5 минутаас доошоо ус доорно гэсэн үг шүү дээ. Яг өдөр бол усанд ороход байлгах хэрэгтэй тийм. Гэтэ айгүй халуун газар шүү дээ Кейптаун чинь. Тэгээ халуун бол өдрийн 75 литрийн одоо литр лимитээ ерөөсө шүршүүрт орж ашиглах аваа. Тэгээ шүршүүрт ороогүй юм байна уу? Ус ууя гээл. Тэ 8 алцыг ер нь тэгээд баг мөнгөний юу болоод эхэлчихин тэ. Одоо тэгээд яах юм 2 өдөрт 150 гингүүт нэг өдөр нь 100 ашиглаад дараагийн өдөр нь 50 ашиглаж болох юм эсвэл зөвхөн өдөр болгон л 70 юм уу? Эхэндээ яг тэгж яадаг байж байгаад яасан юм шиг байгаа. Эхэндээ болохоор зүгээр нэг юунаасаа гойжуурнаасаа баг 75 литрээ яаж тараадаг ч байсан юм аашаа. Тэгээ сүүл рүүгээ бүр яг нэг усны цэгүүдээс нь очиж оочрлж нэг хүн өдөрт бүр сүүл рүүгээ баг 20 тулсан гэлөө. Тэгээ 20 литр ус зүгээр очиж авдаг. Нэг сав ус л гэсэн үг шүү дээ. Тэгээ ерөөсөө тэрнээс нь нэмж дахиж ус тараахгүй. Тэгэхээр яг тэрийг итээхэн зохицуулаад нэг өдөрт нарай хийх хэрэглэж мэргэлж болно л доо. Гэтэл тэр нөө усны цэг мийг нь одоо буутай цэргүүд хамгаалж хамгаалдаг болсон гэж байгаа юм. Бүр кино шиг санагдахгүй юм. Гэсэн мөртлөө ингээд бодит амьдрал дээр яг одоо ингээд дэлхий дээр болж байгаа үйл явдал. Амар их бид тэрөөс ус туусна гэж боддоггүй шүү дээ. Карантаа нэхэд л дандаа ус байж идэг. Тий одоо тэгээ дэлхийн нөгөө өөр өнцөг болгон ч гэсэн ер нь иймэрхүү юм болоод байгаа. Одоо жишээ нь одоо дэлхийн нийт хүн амын 3/1 нь ямар нэгэн байдлаар энэ усны гамшигтай гэх юм одоо тийм нөхцөл байдал амьдардаг гэж байна. Тэгээ манай Монгол маань бас Монголд одоо орон сууц чинь юу лээ 150 литр билүү хүний. Тиймэрхүү ашигладаг гэсэн дата байсан. 2016 оны датагаар бол 150 литр байсан. Тэнгүүтээ гэр ороод болоод ер нь бүр амар муудаад явж хэлтэй. Нөгөө дид бүтц авахгүй болохоор хүн нэг өдөрт ойролцоогоор 7-оос 15 литр ус ашиглалт юм. Тийм би бодсон болохоор ер нь бол ойлгож байна. Нэг яг ус хязгаартай гэдгийг яг ялангуяа усаа ингээд литр болгоноор зөөж явахаар ялч мэдэрч байгаа юм л та. Тийм би бас гэр хороолт амьдэрч ирсэн болохоор айгүй сайн ойлгож байна. Усаа зөөгч айгүй асуудалтай шүү дээ. 20 литр хэр 30 литр гээл зөөн. Тэр айгүй хэмнэж ашигладаг. Нэг амар байгаль орчин хайлаад байгаас гэхээс ирээд яхахгүй дид үтц асуудалтай болохоор ер нь тэгэл яг ингээд нэг Монголд гэр орол харж байхаар усаа зөөж байгаа дандаа нэг хүүхдүүд зөөж идэг гэдэг ингээл тэрэгэн дээр нөгөө нэг цэнхэр шар каниструудаа тавьсан нэг 20-30 литрээр нь зөөгөл явждаг. Тий яг зөв. Тэр хүүхдүүдийн нэг нь байлаа гэж. Тийм тэр хүүхдүүдийг харж өслөө. Өөрөө нэг нь чэж үзлээ. Тэгээд нөгөө одоо олон улсаас юм уу те одоо 7 литр 15 литр хэрэгжилж байгаа гэдэг. Одоо нэг тийм хүн яг доош хаяж хэдэн литр ус хэрэгжилж ийж одоо те эрүүл сайхан амьдрах гэсэн тийм стандарт байдаг уу? Яг тогтсон тоо бол байхгүй. Бүс олгоноор өөрөөсөн. Одоо жишээ нь Африкийн Ганы лүү Суданч ч үлээ 17.8 литр гэсэн заалт тавьсан байсан. Тэр нь болохоор ингээд яг нэг хүн өдөрт уугаад ахуй хэрэглээндээ хэрэглээд байж хад ажгүй амьдарч байгаа хэрэглээний ус байхгүй юу? Тэрнээсээ доошлчих юм бол нөгөө нэг жоохон poverty тал руу ядуурл тал руугаа яваад болчихно. Усны дутагч маршал. Ядуурл юм тий. Яг тэгэж ойлгож байна. Одоо жишээ нь Монголын гэр оролтын бүсүүд бол ер нь усны дутагталтай жоохон ядууралтай амьдарч байна гэсэн үг байхгүй юу? Тийм шүү дээ. Ганд тэр халуун оронд ч 17 литр гэдэг чи одоо манад бол тэгээд 7 литр гэдэг чи аюу бага ба шүү дээ ер нь дунд чинь. Ер нь бол тийм. Тэнгүүд яг уу халуун багтс нь усны хэрэглээ ихсэн л дээ нэг уушлал моршлж гэлцэн. Тэнгүүд монголч нэг жоохон өвөлдөө хүүтэн мөтөн болчдөг болохоор өвөл болохоор усны хэрэглээ арай багасна. Тийм бах тий. Тийм тэгэхээр яг 17.8 биш юм а гэхэд нэг 15 хавцаал бух болов гэж бодоод байгаа. Яг ингээд гаргасан судалгаа бол нэг олж чадаагүй интернет дээр. Монгол төр яг тэрний талаар судалгаа хийдэг чиглэлийн хүн амар ховор санагдсан шүү
яг ингээд яагаад ингээд бид нар усны талаар судалгаа хийхгүй байна тий. Яг ингээд хэрэгтэй зайлшгүй хэрэгтэй нэг тийм байхад яагаад судалгааг хийхгүй хинт сонирхгүй байгаа юм бэ гэдэг дээр нь жоох асуудал байна л та. Яг уу яг сүүлийн энэ жил болохоор Америкийн нөгөө сангаас $350 сая лөө. Тэрний сангаас $350 сая төсөл. Долларын тусламжтай нөгөө нэг Монголын цэвэр усны нөөцийг сайжруулах тийм хөтөлбөрүүд явуулж байгаа юм байл л дээ. Ингээд зар мар дээр харсан icon цэг юмнэн дээр нөгөө мэрэгчлэн зөвлөх авна гэсэн зар байсан. Тэгэл уулын сайжрах шатанд яваалгаа. Гэхдээ ер нь ингээд хүмүүс нэг сайн мэдэхгүй байгаа юм шиг санагдаад байна. Тэр хямрал нь яг нүүрэн дээр тулж ирээгүй байгаа болохоор тэгээ нэг анхаарал тавьж өгөхгүй тэгэл өдөр тутмын амьдралын юугаа хараад байдаг багтаа тэгээ хүмүүс бол яг орон сууцны хүмүүс бол ерөөсөө ингээд нэг тийм асуудал нь бага байхгүй юу. Гэхдээ гэр ороолын хүмүүс нь ингээд угаасаа усны дутагшил гэж ярих юм уу одоо ядуул гэж ярих юм уу усны дутагдaltaй байгаа мөртлөө тэрийг зүгээр угаасаа л байх хэвээр ийм л байдаг гэдэг нэг тасцсан. Анханасаа нэг тийм байсан. Тэгээд төрөлтөнч тийм байсан тэнгүүтээ одоо тэр амьдралтаа тасцсан байгаа байхгүй. Угаас нөгөө хэрэглэхдээ одоо юу гэх юм 70 тухамсраараа баг жоохон жагсан хэмнээс сурцсан юм те. Энэ бол хэмнэлт биш шүү дээ. Яг ингээд ус чинь бүх юм руу холбогдно. Одоо устаа байж бид нэр хүнсний аюулгүй байдал руу шууд орох байхгүй. Хүнсний аюулгүй байдал гэнгүүт одоо хоолнд орж ирж байгаа усаар чинь бид нэр хоолоо хийн уун. Тэнгүүд хоолоо хийж байгаа тэнцэн ямар нэгэн бактеритай ус ч юм уу эсвэл ингээд жоох усаагаад байвал хүнсний дутагдлалд орно. Одоо ингээд биеийн вакцин солилцоо удаашрч гэх юм уу. Одоо хөл гараа баг угаан тий ус баг ухаарч асуудалтай хоол хүнснийхаа ногоо очсон одоо нэг сайн угаахгүй ч юм уу. Тэгдэг ч усаа хэмнээд байгаа болохоор чи одоо ингээл гэр оролцож одоо ямар крант байгаа шүү аяа маяг угаахта юу яаж ч зүгээр нэг төмпөнд ус хийгээл тэрэн дээр ингэж баг бүх аягаа ээлжиж нэг угаагаал тэнгуү тэнцээ чи одоо бохирдолтой усаар бид нэр аягаа угаагаад ингэсэхгүй тэнцээ тэгэхээр хүнслүү шууд нөлөөлнө тэнгуүд бас нөгөө энерглөө бас шууд нөлөөлнө Монголд бол эрчим хүч дулааны хангамж чинь бас усаар шийдэгдэж байгаа. Тий одоо энэ тийм ээ. Одоо ингээд ийм бүр нэлийн тийм зөрүү гараад штэ бүр. Тийм зөрүү гараад ирэнгүүт гэр оролтойгоо хүмүүс ингээд 5 дахь амьдраад эхлэнгүүт гэр оролттой хүмүүс чинь ингээд 5 дахь амьдраад эхэлж байгаа уснаас болоод тэнгуүт нөгөө нэг хүүхдүүдийнхэн боловсрал нь удаашрч эхлэх байхгүй. Одоо жишээ нь наад заханд гэхэд нэг за усанд нэг цаг яваад ирэнгүүт нэг цаг тэд нэр хичээл хийх байсан ч юм уу тоглох байсан цаг нь байхгүй болчихж байгаа зү өдрийн. Одоо тиймэрхүү зөрүү амар их гарч ирнэ гэсэн үг. Одоо эрүүл мэндийн хувьд гарна, боловсролын хувьд гарна, бүх юмны хувьд гарч ирнэ. Тэ одоо ингээд яг сэргээрээ дэлхийд ингээд усны нөөц багасаад байгаа. Гэлээч гэсэн одоо гэр оролын хүмүүс бол их ус хэрэглэх хэрэгтэй. Одоо 7 литр ус хэрэглэж юус амьдрах чинь айгүй буруу те. Одоо тэр стандарт ядаад нэг 20 литр ч юм уу хэрэглэж явах хэрэгтэй. Тэнгүүд сэргээрээ орон сууцны айлууд болохоор одоо нэг 150 литр ус ч юм уу. Энийг бол одоо орон сууцнд байгаа амьдардаг хүмүүс энэ уг нь бол хэмнэх хэрэгтэй юм шиг байгаа те. Бид тэр гараа угаах ч юм уу, аяг тав угаах, усанд орох энтертэй ингээд айгүй юус боддоггүй шүү дээ ингээд урсаал идэх те. Цэвэр усаа бохирдуулаад идэг. Тэрийгээ ингээд жоохон багасах хэрэгтэй. Ядтаа нэг шүршүүрт орохдоо 5 минутанд ороолоо. Тий. Тэгэнгүүт гэхдээ одоо ингээд тэгжил байгаа юм. Одоо нийт одоо ингээд улсын ч юм уу хотын хэрэглээ гэдээ бодохоор одоо энэ хүмүүсийн одоо энэ ахуйдаа хэрэгжилж байгаа хэрэглээ нь ерөөсөө нэг нийт манай ус хэрэглээний нэг 16% л байгаа байхгүй. Одоо Монгол улсын нийт ашиглаж байгаа ус нэ. Тэгээ ингээд одоо ямар юмд бид нар ус хамгийн хэрэгэлдэг гэхээр эрчим хүч буюу дулааны цэцлэгийн станцад бид нар 25%-ийнхаа нийт усыг хэрэгэлдэг. Уул уурхайд 22, малаачхууд 16. Тэгээд уцалгаа газар тариаланд 12, хөнгөн үйлдвэр 8. Тэгээд аялал жуулчлал 1% гэж байгаа. Тэгэхээр бас яг ингээ хүмүүс мэдээж бүгдээрээ одоо цэвэр ус өстэй тий. Одоо эрчим хүч цэвэр ус ашиглаж байгаа гэсэн үг. Бүгд л цэвэр ус ашиглаж байгаа. Унданд хэрэглэж болох үе ус ашиглаж байгаа гүний. Одоо ингээл дахин боловсруулсан ус уул нь цахилгаан станцуудад ашигламаар байгаа байхгүй юу? Цэвэрлэг байгууламж байгаа шүү дээ Монголын. Бохироор ингээд татаж ирж байгаа усыг нэг жоохон шүүгээд одоо ингээд хатуу үлдэгдлийг аваад бохирдлыг авч хаяад тэнгууд нэг цэвэршүүлсэн нэг шүүц ус гараад ирнэ шүү дээ. Гэхдээ уучлахааргүй. Тэдрийг бид нэр дулааны цахилгаан станц руугаа шахах хэрэгтэй байхгүй юу? Парлуугаа. Тэгэхгүй зүгээр ингээд гэрээ халаахын тулд бид нэр зүгээр уудаг усаа халаагаад явуулаад тахаар жоохон асуудалтай. Тэгээд маш ихийг нь ууршуулж бас алддаг шүү дээ. Дулааныхаа цахилгааны хөргөхийн тулд айгүй ихийг нь ууршуулдаг. Ерөнхийдөө 25% нийт усныхаа 4.1-ийг зөвхөн эрчим хүчинд ашигладаг. Тэр одоо тэр нөгөө түрүүнд орсон Америкийн мянганы суурилсан гэж дэмжигдсэн тэр төсөл болохоор одоо phase 2 дугаар шатндаа болохоор үний одоо биш бохирын усыг одоо нэмж шүүгээд саарл ус гаргаад эрчим хүчний цахилгаан станцууд ашиглах боломжтой болох тийм 15 сая метр куб гэж байна. Тэр нь одоо багцаагаар одоо хэрэглэж байгаа эрчим хүчний усны бараг тал нь юм уу те. Тэр тэгж бууруулах юм байл л те. Тэгэхээр цахилгаан станцууд одоо 23 оноос эхлээд цэвэр ус ашиглах нь 9 багтаа цаарл ус ашиглаад байна. Тэр төслийг амжилттай хэрэгжээд дуусгав. Тийм одоо хүн ам
10 хэдхэн % гэдэг чинь мэдгүй баг миний божисоос бол нэлээд доор л байна. Ер нь дэлхийд даяар ямар хөө байд юм бол ямар хөө бай гэж одоо их хичээж байгаа юм дэлхийн том улсууд. Яг гадны улсууд болохоор яаж байгаа гэхээр яг умдны усандаа одоо энэ гүнийхээ нөгөө гүний ус рүү нийт ус дэлхийн усны 2%, 1% гэж байна. Тэрийг л зөвхөн ундандаа ашиглаад одоо энэ үйлдвэржилт, аж үйлдвэр, уул уурхай тийм эндээ болохоор гадаргын ус тэгээд энэ цаарл ус буюу буудлын усаа чиглэх юм. Тэгжиж одоо энэ гүнийхээ цэнгэг усыг дэлхийд дээр яг нийт ус бол дуусаад байгаа ямар ч асуудал байхгүй. Нийт төлөвлөлт нөгөө төлөвлөлт гол нь тий шүү дээ. Бидний ус л дуусаад байгаа асуудал байгаа гол нь. Тэгээс одоо дэлхийд өөрөө нийт их газраас их далайн устай тий яг ус л өөрөө дуусна гэдэг байхгүй. Гол нь тэр гүний ус өстэй. Одоо гүний ус бүрэлдэж мөрлөхдөөс хэдэн мянган жил, хэдэн зуун мянган жил бараг зарцуулдаг. Гол нь тэрийн тэгэл хүмүүс ундандаа хэрэглэж яхан өрн таран хийгээд унд чихэлтгөө одоо эрчим хүч уулуургах юм уу? Бодлогогүй хэрэглээд байгаа болохоор л яг хамгийн гол асуудал нь бол тэрнээс үүсэж байгаа шүү дээ. Бохирдуулаад байгаа тийм. Ер нь бол тэгэл яг дэлхийд дээр ч гэсэн яг үйлдвэрлэл хамгийн их ус ашиглаж байгаа шүү дээ. Одоо ингээл нэг юм уншижсэн бол нэг цамц хийхэд хэдэн литр ус жилээ зарцуулж байгаа гэдэг нэг тийм тооцоол байдаг 20 жилөө 30 литр жилөө. Тэр нэгэн ширхэг цамцанд тийм их ус зарцуулаад явчихна гэл бодонгот одоо дэлхийд дээр ч хэдэн тэрбумаар ингээл үйлдвэрлэж байгаа. Тэнгүүт ингээд ус нь амирх болчихно. 70% нь одоо үйлдвэрлэл хөдөө аж ахуйлал явдаг гэсэн туслахаа байхгүй. Тэр болгонд одоо ихэнхэн тэгээ цэвэр ус ашиглаад байгаа тийм. Одоо энэ ингээд айгүй сонирхолтой байхгүй чинь одоо нэг тийм жижиг аяхтай эспрессо кофе гэдэг чинь тийм 100 мл 120 мл чи ингээд харахад уг нь 120 мл ус ашиглаж байгаа юм шиг байна. Тэрийг ингээд кофег боловсруулж ирэхэд нийт 132 литр ус ашигладаг гэж байна. Ганцхан кофе гэдэг чинь. 1 кг шоколад гэхэд 17 тонн ус ашигладаг юм байна л да. Боловсруулах бүх шатнд. Тэгээ баг усаар зүгээр хамгийн юмны нэг жолох юм юм шүү. Ер нь бол ань тийм ээ. Дэлхийд нөгөө одоо хязгаартай нөөц нь усал байгаа юм чинь. Хүнсний үйлдвэрлэлд бол жишээ нь гадаргын ус мус хамаагүй бас одоо бохир усаа хэрэглээд чадахгүй шүү дээ. Тэгэл бас аваа нэлээд цэвэршүүлсэн ус хэрэглэнэ. Зөв одоо ямар ч хүнсний бараг зөвөр үйлдвэрлэхэд зарцуулсан усаар нь тооцоод үнэтэй болгодог гэвэл яах вэ? Хүнс ус гайгүй. Эд бараач гэсэн бүгд адилхан цамц одоо өмдтэй джинс юу ч үгүй. Бидний цахилгаан хэрэгсэл бүх үйлдвэрлэлд айгүй ус хэрэглэдэг юм байна л дээ. Бүгдээр за чи одоо нэг цамц авмаар байвал за чи тэдэн литрийн авсны эрхийг алдсан шүү. Ер нь явандаа тэгтээ тоглоомчгүй тийм болно шүү те. Ер одоо энэ хэвээр үргэлжлэх юм бол. Бох те. Шууд усны хэрэглээ нэг хязгаартай нэг кейп 5 шиг даасан гэдэг. Шууд усаараа одоо юу гэдэг те. Хувцас хэрэглэл юм чинь одоо өдрийн нэг 10,000 литр ч байдаг юм уу те. Тэгээ кофе уучаар тэрнийхэн 100% нь яваадаг ганц аяг ухаардаг. Тэ тэрээсээ юу сонсож чинь. Тэгтээ одоо тэгээд хол гэж бодоодсоо одоо жишээ нь тэгэл Улаанбаатарын нөөц чинь 2050 оны үед дуусна. Тийм. Бодноос бол ойрхон бидний амьдрах хугацаанд л болчиход байгаа байхгүй юу ерөөсөө. Тийм. Одоо бид нар яг эдгээр насанд байж хаад хэрвээ шинэ төслөд хэрэглэж шинэ гүний усны удаг гаргахгүй бол одоо байгаа нөөцүүд чинь 50 онд дуусч байгаа юм байл л. Тэгвэл түрүүний хэлсэн нөгөө Америкийн тусламжийн зээлээр манайх тэр одоо баруун тал руугаа хотын баруун яармгийн хаваас шинэ гүний усны худгууд бас гаргаж байгаа юм билээ. Монголын одоо Улаанбаатарын нийт усны хэрэглээ 77 сая тонн байхгүй жилд одоогоо. Тэнгүүд шинээр 25 сая метр куб гэж одоо гаргах бодог байгуулж байгаа юм байна. Тэгээд дээрээс нь саарл усаа бас боловсруулдаг болж байгаа. Энэ төсөл амжилттай дуусах юм бол яг Улаанбаатар бол усны асуудалгүй гэхэд хэдэн жил болно. Би бас нэг асуудал бодоодсэн. Нөгөө гэр хорооллын бохирын асуудал ингээд жорлонгийн одоо гүний ус ашиглаад байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд манайх чинь задгаа жорлонтой шууд нэг ухаал байгаа шийддэг. Тийм тэд нар ч одоо ингэж явсаар аваад ингээд газрын ингээд судлаар дамжсаар гүний усаа бохирдуулах магадлал амар өндөр. Тэр асуудлаа бас яаж шийдэх вэ юм уу? Тэр талаас ингээд жоохон засгийн газраас анхаарахгүй бол бас хөв хүмүүс ч гэсэн жоохон анхаарч өгөхгүй бол хэцүү. Туслан муслангууд гэсэн тэгэл хашаанда худаг татцсан тэгэл нэг нойлын хажууд мажууд. Яаж зохицуулбал ер нь зүгээр бол юу гэж бод. Тэр зохицуулах тал нь бол угаасаа төвийн шугамд холбох. Нөгөө бохир усны шугамд татаж барих. Гэхдээ ерөнхийдөө бол орон сууц жуулч ижил тэр нь жоохон нааштай болно. Эсвэл нөгөө нэг оюун гэрэл гээд сайд асан нэг жорлон хийгээдсэн шүү дээ. Ямар ч жорлон жилээд байна. Тийм тэр нэлээд эко жорлон морлон жилээ. Тиймэрхүү байдлаар ингээд жорлонгийн нэг төр шийдэл ингээд орон сууцтал бүрийн явагдал дуустал нэг төр ингээд дундын хугацаанд ашиглахаар жорлонгийн шийдэл хэрэгтэй. Одоо жишээ нь жорлонгийн доор нэг том танк судлах өгөө тэрийг нь соруулж авдаг ч юм уу. Одоо нэг 10 айлын дунд нэг том танк тэнгуүтэ голд нэг жорлон ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд тусгаад өгчвөл арай төр хугацаанд бол боломжтой, удаан хугацаанд бол ажиллахааргүй төсөл. Монголч бас ингээд цаг уурн бүр айгүй тийм алуур юм л та. Хөлтөг аждаг өвөл болонгоо та.
Тэнгүүд ингээд жижигхэн ингээд шууд худаг мод ингээд барьчихэнгүү тэрийг нь хөлтэйг ачдаг. Тэгэл ацаал бүхлэх гэдэг асуудал гараад өвөл тиймэрхүү жолонгууд ашиглахад амар хэцүү болоод. Яг хуу төвийн шугамд холбох нь ирээдүйн одоо холын зайны шийдэл ч гэсэн одоо богино зайд яаж шийдэх хэрэгтэй гэхээр нэгэн тал одоо энэ хол тархсан хүмүүсийг чинь бүгдийг төвийн шугамд холбох эдийн засгийн хувьд боломжтой болохоор энэ тэнд бас адилхан гүний хотгууд гарч байгаа. Тэгэхээр яах хэрэгтэй гэхээр улсаас одоо тэр гүний хотгуудыг бүгдийг нь одоо бүртгүүлээд бүгдээрээ бүртгэлтэй. Тэгээд тэрийг нь одоо тэр усуу хяналтын газар ч юм уу те нийслэлийн эрүүл мэндийн газар ч юм уу тэр уснаас нэг жилдээ 2 удаа ч юм уу дээж авч идэг. Тэгээд тэр ус нь хүн хэрэглэж болохоор нь үгүй юу гэдгийг нь хянаад тэгээд зөвшөөрөл олгоод бүртгэлтэй байх хэрэгтэй болов гэж боддог байхгүй. Тэгээд одоо хэрвээ одоо хангахааргүй байвал тэнд нь шүүлтүр тавих хэрэгтэй ч юм уу те цэвэр шүүлтүр ч юм уу. Одоо энэ яригдаад байгаа одоо энэ Америкийн төсөл ч гэсэн юу юм бэ те. Яармгийн дэнжээс авч байгаа энэ шинээр гарч байгаа худгийн ч гэсэн гүний усан ч гэсэн бас цэвэр ус биш. Яг мэдээ цэвэр ус тодорхой хэмжээний бохирдолтой хүн хэрэглэхэд даартад арай хүрэхгүй болохоор аюул том тэр гүнийхээ усыг бас цэвэршүүлэх үйлдвэр барьж байгаа юм байна. Тэгэхээр тийм бүртгэлжүүлэх хэрэгтэй л. Угаасаа ханаас ч гүний ус авсаа тодорхой хэмжээний бохирдолтой байх болохоор тэр стандартаа тий ялангуяа Улаанбаатар иргэн тойрон бол нэлийн аюултай гэж боддог байдаг. Үний шууд одоо эрүүл мэнд шууд нөлөөлсөн шүү дээ. Бохир өөрсдийнхөө баастай холбогдолтой усыг уугаад гарчин тэгээд яаж ирүүл авч. Одоо тэгэл бас орон сууцнд авч байгаа уснууд ч гэсэн цэвэр байж чаддаггүй шүү дээ. Нэг Монголын нэг сүлжээ бизнес яваад байдаг шүү дээ. Фильтрний тиймэрхүү юм сонсчихсан. Одоо тэд нар ч амар ашиг олж байгаа бизнес шүү дээ. Ингээл Монголын усны ингээд хатуулан ихтэй ч юм ерцөөд ихтэй нэг жоох уухад тохиромжгүй тэдрийг нь шүүн мөн гэж рекламдан хүмүүс ч уусаа эрүүл мэндэ бодоод мөнгө өгчдөг. Тэгэхээр хэр бодит асуудал юм тэр яг хатуулгын яг одоо чинь төв шугамын усан тэр үед юм бол чанар нь. Төвийн ус бол яг одоогийн яг байгаа нөхцөлтэй нөгөө манайх чинь төмөр турбайн интертэй болохоор хатуулгын ингээд замдаа ихсдэг. Тэр анхныхан тэр төв шугамын нь одоо тэр бодог дээр байгаа шүүлтүүрийн тэр нэг сайн биш болохоор бас тийм асуудал байгаа хэрэгтэй. Гэтэ харьцангуй одоо тэр геополитикийн асуудлыг бодвол контролдох боломжтой. Одоо тэр төв шугамынхаа турбаануудыг сайжруулад тэгээд тэр анхныхан тэр шүүлтүүрүүдийг сайжруулад тэрийг сайн хяндаг болчихвол юм бол тэр карантины усны чанараа сайжирч боломжтой. Одоо Японд ч юм уу Австрали энэ төр ч бол карантинаас шууд усаа болчихдаг шүү дээ бүх хүмүүс нь. Тэгээд тэд яадаг яг басрал жишээ тэгдэл юм байна. Бүх одоо энэ төвийн шугамын ундных нь усных нь шугам зэсээр хийцэн байдаг. Дэс доторчлоотой. Тэр хөгжмийн зэвний одоо хүн амынхаа эрүүл ахуйд анхаарад усандаа айгүйх тэр одоо доорч юм уу хэрэгтэй амин нэмүүдийг хийгээд айгүй сайн сүдэг. Тэгэхээр ард иргэдэн тэр уснаас нь уухаар одоо шүднээсээ эхлээд ясан төрт нь ингээ аюул санаар нөлөөлдөг. Тэгж одоо нийт хүн амынхаа эрүүл мэндийг усаар нь тэгж контролдож явах юм билээ. Одоо боломжтой болсон бол монголчууд үнэсний их ор юм яагаад өөртөө бас дэс турбаагаар хангах болохгүй гэж тийм. Төмөр турбаа тавиал тэгэл нэг гадуурн дулаалга тавиал. Ингээд дотор нь явж байгаа ус болонгот нэг жоох хатуулаг ихтэй, зэв ихтэй болчихно. Монголч нэг ингээл кранта ашиглахгүй байж байгаа. Нэг жоохон ингээл нэг хөдөө мөдөө явж ирээ гэрэх усыг заавал нэг онгойлгохгүй шүү дээ. Тэгчих хооронд чинь баг ингээл нэг болбоо шар ус шууд ингээл гараад нийлцэг ингээл гараад идэв. Одоо тэр сүлжээ бизнесүүд чинь ер нь тэгж байгаа байхгүй юу? Танай гэрт ороод усыг чинь шууд бид шинжлээд өгье гэл тэнгуүтэ ороод крантаас нь ус авангуудаа зэвийг гаргаж ирээд нэг жижигхэн каталист ч юм уу уруул явуулаад тэр зэвийг гаргаад ирчихэж байгаа байхгүй юу? Өнгөөр тэнгуүт ингээл хүмүүс чинь хараад хүү ийм амар ус сууж байгаа юм бид нар гэл тэгэл тийшээ нэг чинь доотлон 2-3 сая төгрөг өгдөг хаа. Аваад суулгуулж идэг. Яг өөр усуудын жишээ гэх юм бол одоо чинь Америк байна л да жишээ. Карантиныхын ус нь угаасаа сайн биш гэдгийг бүр эвлэрсэн. Тэгэхээр яад гэхээр хүмүүс нь тэр карантинаас байгаа усыг ерөөсөө өөртөө ууж хэрэглэдэггүй. Зөвхөн одоо усанд орох ч юм уу хувцас угаахтаа хэрэглэдэг карантиных усыг. Тэнгүүд ундандаа болохоор бүгд нөгөө нэг савлцсан ус авч хэрэглэдэг. Америкт гардаг шүү дээ. Шүдэ угаахтаа дандаа л нэг юм одоо стакантай ус барьж ирээд шүдэ угаагаад идэг шүү дээ. Тэр чинь нөгөө нэг шүдэ угаахад тэр карантиныхын ус нь чанар нь муу болохоор амруугаа оруулдаггүй. Тэгээд Америкт нэг хагасчлаа амьдэрсэн л. Айгүй төвхтэй байсан гэдэг надад бүх ус нь пластик саунд хэрэглэнэ. Карантиных ус ерөөсөө хоол ихтэй өртөлтэй. Ингээл пластик савтаа ус хэрэглээл. Тэгээ айгүй бас пластик хог үйлдвэрлэж байгаа байхгүй. Тэр чинь байгальтай амар ээлгүй. Зүгээр бид чинь нэг ус уцалгаа дуунах хэтэл тэнд бол ерөөсөө ихгүй. Заавал нэг юм пластик ус онгоолгоол хөргөчнөөсөө гаргаж иж онгоолгоол ус буслагчтай гэж буцалгаж ууг халааж ууг. Айгүй хэцүү яг тэгээд явж бас болохоо. Тэгэх юм бол ундныхаа усыг бүр амар хязгаартай хэрэглэх байх л та. Яг хэцүү гэдэг байгаа ч гэсэн наа чин баг л хамгийн зөв шийдэл нь болно шүү дээ орон сууцны хувьд ялангуяа. Нэг бодлоо тийм. Гэхдээ тэр чинь буцаад нөгөө тэр усны үнийг өсгөж байгаа байхгүй ундны усны үнийг тэр пакетлц ус. Тэнгүүд одоо тааруу амьдралтай хүмүүстэй пакетлц усыг өдөр тутам хөдөлж аваад хангалттай уугаад иж бас чадахгүй тий. Тэрийг бас дахиад л зөө. Тэгээд одоо тэгэхээр нэмээд одоо энэ тэнцвэртэй биш байдалтай одоо шудраг бус байдал тэгээд ингээд нэмээд ярихад орон сууцны айлууд нөгөө 150 литр усыг тий ингээд маш бодлохгүй хэмлэхгүй хэрэгжилж байгаа шүү дээ тий ингээд айгүй амархан үүсдэг. Грантнасаа тэнгүүд
тэрнийх нь үнэ нь ингээд 1 литр нь ойролцоогоор 0.7 төгрөг байхгүй чинь 1 литр ус литр төлдөг. Тэгээ 150 литр ус өдөрт багцаагаар хэрэглэдэг нэггүй. Тэгвэл гэр хорооллын айлууд хөрхийн өдөрт 7-оос 10 литр ус хэрэглэдэг. Тэгэхээр 1 литр усаа худалдаж авахдаа 3-аас 4 төгрөг төлж авдаг. Тэгээ ингээд усныхаа үнээс эхлээд хүртэл бүр ингээд аюу зөрөөтэй шудраг ус байгаа юм л тагаас. Тийм одоо нэг юу байгцсан орлого багтаа байгцсан их мөнгө зарцуулаад байна гэсэн үг шүү дээ. Явсандаа. Ерөнхийдөө бол тий одоо гэр хорооллын айлууд бол ерөнхийдөө орлого багтаа байгаа. Тэгээд их тусмаа усандаа их мөнгө зарцуулаад бүр нэг юу эзлэх хувь нь бүр олон болоо их болоод усандаа ч биш хүнсэндээ ч их мөнгө зарцуулж байгаа байхгүй гэр хорооллын айлууд. Юу яд юм бэлээ. Гэр хороол ингээд судлаа хийж аваа би уншсан байхгүй. Дэлгүүрүүд дээр яаж зардаг вэ гэдээ ярилцсан ажлаа уншсан чинь нөгөө гэр хороол байдаг дэлгүүрч чихэгчлэн нэг тэнцэн амьдардаг хүмүүс нь өөрсдөө ажилладаг. Тэд нар ингээд хотын төвийн ингээд том бөөний төвүүд дээр очиж бөөндөж аваад дахид бамал зардаг. Тэнгүүд нөгөө дундаж орон сууц байдаг айлууд нь болохоор тэр бөөний төвлөг өөртөө машинаар яваад хүнсээ цуглуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тийм тэнгүүд ингээд бөөний үнээр худалдаж авч одоо арай нэг дундаж орлоготой бөөний үнээр худалдаж аваад бүр ядуунууд ингээд грамлаад өдөр болгон ингэж нэг өдөр болгон одоо ингээд нэг жишрэг төмөс нэг шиг лов ингээд масс урамлын тасварл ингээд грамлж авдаг гэсэн судалгаа тэр нь болгон хамаагүй өндөр болно. Хүнсэн дээр, усан дээр, хоцсон дээр хүртэл гарч ирнэ. Одоо ингээд арай чанаргүй уцаа, чанаргүй уцаж угаасаа нэг жоохон өмсөл мохоо олчихно. Тэгэл дахиж чинийг авах гарч юм уу. Тэр ингээд нэгдсэн уус одоо нэг уус хэрнээ одоо ингээд нэг арай тав амьдралтай хүмүүсийг дэмжихгүй зүгээр эсрэгээр нь ингээд бүр нөхцөл байдал бүр олон хүнд байдлаар дүшигдэг те. Тэгээд энийг өсөө ингээд нэг уус байдсан хэрнээ бодлогын зохицуулт хийхгүй те. Одоо зүгээр энэ удаагийн дугаар дээр усны тухай ярьж байгаа болохоор одоо яг мэдээж гэр хоолой яд ус гэх үнэтэй тусна тийм ээ машинаар хүргэн хол явна. Карантины ус бол хамаагүй бага зардлаар очиж байгаа. Гэтэ тэрийг шууд нэхээс илүү айлуулах тэмцэрчүүд те. Одоо орон сууцныхаа хүмүүсийн тариф нь жоохон өндөрснөд гэр хоолойн хүмүүсийн тарифыг жоохон бууруулаад усан дээр ядаж одоо нэг улс нэг л усны системтэй нэг л одоо хотод амьдарч байгаа тэгээ энэ нэг халдвар төвчин гараад бүгдээрээ л ажиллах тусна. Тийм нэг улс нэг үндэстэй хэлнэ ягаад ингэж бодлогоо ингэж зөвж бодохгүй юм бэл тэ. Тийм бид нар одоо тэгээ мянга одоо уриалаад одоо хүмүүсттэй одоо усаа химния ингия тэгээ хэлээд байгаа ч гэсэн хамгийн одоо ингээд үр дүн сайтай чанартай арга нь бол тэгэл яг нэг яг нүүрэн дээр нь тулгах штэ одоо тэ. Шууд үнийн одоо яа тийм үнээр нь яа тийм үү хязгаарлалт юм эсвэл одоо чинь Австралид гэх юм бол яасан гэж байгаа байхгүй юу? Австрали нэг юу хэдэн жилийн өмнө амар тийм одоо гам болсон гэх юм уу? Уурашаад. Тэгэхэд яасан гэхээр нэг том хотод дээр юм юу самбар гаргасан гэж байгаа юм. Манай хотын одоо усны нөөц ийм хөвтэй байна гэд. Бүр шууд олон нийтэд зарлалцсан бүх хүмүүс. Тэгээд яг ингээ бүр бүх юм яг ил тод болгоод тэгээд яхаар яалч хүмүүс ингээ дор хичээдэг гэх юм уу? Тийм. Монгол одоо чинь дөрөв ингээл гурлаа ингээл одоо энэ дугаар хийх гээл юм судлахад амар олдоцол ер нь хэцүү байсан шүү дээ те. Судалгааны материалууд бол. Гэтэ яг бас яг хайх юм бол бас байдаг юм байл. Гадны байгууллагуудын хийсэн судалгаанууд тусламжийн судалгаа гэргээл бас яг хаа. Гэтэ ингээл монгол хүний хийсэн судалгаа амар ховор байгаа зү. Яг ингээд яамнаас гаргасан судалгаанд хүртэл нэг боломжгүй нэг хувийн дэлхийн банк ч юм уу Америкийн тэр мянганы хөгжил сангаас хийсэн судалгаанд болно гэхээс яг монголчууд өөрсдөө зориулаад хийсэн судалгаа байхгүй байна. Тэгээд хамгийн жоохон гонигтай нөх юм бол одоо яг манай тэр ус хариуцсан тэр төрийн байгууллага бодлогын газраас нь ямар ч одоо тэдний вебсайтн дээр ч юм уу ингээд тэдний сорсоос ерөөсөө мэдээлэл олднохээс илүү дандаа дэлхийн банк түүний ярьдаг JICA-гийн сан гэтэргээд одоо монголчууд өгнө бол нэг тусгаар улс шүү дээ. Усныхаа асуудлыг өөрсдөө датагаа гаргаад ингээд байж ах хэвээр байтал дандаа гаднаас ингээд гар харсан. Тэгээд бодлого судалгаан дээр өөрчлөлт тийм байгаа. Жохон гонигтай. Ягаад ингэ одоо зөв юма хийегээ бодоод ингээд яа ихээр амар хэцүү байгаа юм бэ гэх юм. Усаа хэмний одоо ямар хөө бод байдал ямар хөө байна ингээ харъя гэхээр заавал ингэж олон судалгаа хийх шаардлагатай. Ягаад ийм хэцүү байт юм бэ? Яг хоо энэ дээр нэрээ нэг бас яг хоо Монголын хийж байгаа хэрэгжүүлж байгаа юм байл л те. Усныхаа бүх асуудлыг шийдэхэд бол бид нар байгаа усаа нэг хэрэг ус хэрэгжилж байгаа гэдэг яг одоо ингээд те хэмжиж чаддаг байх хэвээр. Одоо энэ яриад байгаа датанууд ч бүгдээрээ л айгүй ерөнхий шүү дээ. Тэгэхээр яг хоо нөө хэдэн жилийн өмнөөс эхлээд нөө айлуудаа тоолооржуулаад эхэлсэн юм байл л те. Ядаж одоо яг өрх болгон тоолоор тавьж гэлсэн. Тэрнээс өмнө бол одоо яг үндэ бас хэдэн литр ус хэрэглээд байгаагаа ч өөртөө мэддэггүй. Одоо та нар санддаг одоо наваа жоохон багтлаад яг тэгжсэн аахгүй. Манай хусандаа хэдэн төгрөж төлдөг байсан. Тэгээд тоолоор аваад тавьчих юм бол хямдарна гээд
Яг хөө тэр нь бас манай хийж байгаа бодлого зохицуулалтын нэг зөв алхам болсон. Айлуудад тоолоор тавиулаад тэгэхээр хүмүүс хэрэглэснээрээ ядаж төлөөд эхэлж байгаа. Тэрнээс өмнө бол бүр хідэн литр ч хэрэглэсэн хамаагүй тогтмол мөнгөлөхөөр хүмүүс бүр усаа хэрэглэх ямар ч сонирхол байхгүй болчих шүү дээ. Мөнгө нь тийм биш юм чаа. Тий. Тэгэхээр яг тэр бас яг нэг авууштай зөв алхам авсан л. Төрнөд яг нүүрэнд нь тулгаж байгаа шиг гэсэн үг шүү дээ, тий. Тий. Бас ядаж зөв тал руу алхам аваад юм. Яг уг нь бол авууштай л. Уг нь бол одоо тийм нийгэм рүү хандсан тийм урайлаг ажил энэ тэр аягүй хийх хэрэгтэй юм шиг байгаа. Хүмүүс усаа хэмнийгээд тий. Аль болох бид нар 150 литр ус хэрэглэх шаардлага байхгүй шүү дээ яг үүндээ. Жохон хэмнэл ингээд их юм бол 100 литр л ч юм оруулах боломжтой. Чадхаараа тий. Яг хөө мэдээж зэрэг аж үйлдвэрийн том уснуудаар хувь хүмүүсээс хамаарахгүй. Гэхдээ яг энийг сонсож байгаа би тэгээ ингээд энийг сонсож байгаа хүмүүс яг ингээд энийг сонсоод усандаа анхаарлаа хандлаад юу хийж чадах вэ гэхээр хувь хүмүүсийн хал хэрэглээг бууруулж чадна шүү дээ тий. Тийм тэгээд дор юм маангууд туслыг хураавал 70 гэдэг шиг тий. Одоо чинь Улаанбаатарт орон сууц амьдарч байгаа хэдэн хүн байгаа лээ? 40 хэдэн хувь. 47% байлоо 48%. Тэр одоо 500-аад мянган хүн байгаа. Тэгээд тэр хүнд одоо тэгээд нэг хүнийг өдөрт одоо юу гэх юм? Бараг 20 литр ус юм чиглэл тэгээд тэр чинь тэгээд нэлээд их болж байна шүү дээ. Тэгээд одоо 91,000 байгууллага 500 мянгаар хөржүүлээрээ. 500 биш дээ 700 мянга шүү дээ. 700. Биш Улаанбаатарын хүн ам хэд байгаа? Сая 600 төр бол байгаа ах шүү. Үгүй сая 450. Тийм. Окей. Тэгэл одоо Улаанбаатарт ядаж орон сууцнд амьдарч байгаа хүмүүс маань өдөртмийн хэрэглээ нэг жоохон хянаад шүдэ угааж захтай карантаа хагаад шүршүрт орохотоо нэг жоохон багасгаад шүршүртийн нэг сонирхолтой юм байсан. Одоо арсны эмчнэрийн зөвлөгөөгөөр бол хүн 15 минутаас илүү усанд орох нь өөр арсанд нь бүр муугар нөлөөлдөг гэдэг хэлээ. Тэгэхээр ингээд удаан усанд ороод нэг арсаа чигчлээд байгаа юм ерөөсөй байхгүй. Сэргээрээ бүр алддаг гэдэг хэлээ. Тэгэхээр бас өөртөө ч бас хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол 15 минутаас хідэж бити усанд ороорой. Энэ тайвшрах гэж усанд ордог мордог байдаг шүү дээ тий. Тий одоо өөр газар удаан хугацаагаар ерөөсөө ирээдүйд нүүр гараа угаах усгүй болмооргүй байвал тэгээд өөр тайвшрах арга болоор хүмүүсээ гэж хэлмээр байна. Өөр хэлэхээ байна хоёроо. Усаа хэмцгээе л гэж хэлээ да. Одоо бидний хөдөлтөж авж байгаа хэрэгжилж байгаа бүх одоо ямар нэг аж үйлдвэржилтэнд орсон бүтээгдэхүүнтэй бүх юм гар утас, хувцас, хоноор бидний хэрэгжилж байгаа интернет дата хүртэл тийм ээ мэдээж чинь ямар нэг үйлдвэржилт юм шиг чадчих байгаа. Тэгээд тэр үйлдвэржилтийн шат амжилт болгонд асар их хэмжээний ус хэрэгжилж байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нар ямар ч одоо тийм илүү юм хэрэглэхгүй байвал уг нь усаач аягүй хэмнэжин гэсэн үг тэр нь бас бусад байгалийн шавхагдах нөөцүүдийг аягүй хэмнэжин. Энэ бол байгаль орчны хайрлна гэдэг чинь бид нар шаардлагагүй юм хэрэглэхээ болол хэрэггүй юм хөдөлж авахгүй тий аягүй бол тийм байх нь аягүй хэрэгтэй. Тийм байцгаа ус хэрэглэхгүй тий ус гэдэг нь одоо хамгийн чухал нь ч гэсэн ерөөсөө нэг байгалийн яг нөө хязгаартай юунууд л нэг шүү дээ. Ресурсуудын л нэг. Тий. Тийм болохоор ер нь л хэрэггүй одоо илүү хэрэглэнүүдэд багасгахъя гэж уриалмаар байна. Тийм подкаст хийж бойл ингээ манайхыг л сонс. Наад подкаст хийж байгаа даа чинь. Хамгийн гол нь одоо манай үеийнхэн чинь тий. Манай өмнөх үеуд бол усмсан дээр нэг санаа зовох штэ оронд дээр мөнгө төгрөг ийм бол манай үеийн онцлог нь юу вэ гэхээр бусад технологи юм хангалттай болчихлоо. Сэргээрээ бидэрт одоо дэлхийн дулаар л усны хомсдол гэх мэт шинэ асуудал гарч ирсэн болохоор энэ асуудлуудыг өргөж толгоонд хийцгээе. За ингээ өнөөдрийн дугаараар ерөнхийдөө одоо цэвэр усны бодит байдлын талаар ер нь ярих хичээлээ. Тэгээд баг зэрэг хазаасан ч гэсэн ер нь хэрэгтэй мэдээлэл хүргэж идсэн байхаа гэж тэгж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай. Тэгээ нэг бодлынхаа гүнд нь хийчих хэрэгтэй шүү дээ. Хүн болгон бодож авах хэрэгтэй. Минимализм урагшааг ойрлчих шахлаа бүр яа.